уран асуулт асуухаар байгаа. Тэгэхээр мэдээж манай өмнөх дугааруудаас ажилласан байх. Тэгээд сэтгүүлчдийнхаа бичиж нийтэлж байгаа сэдвтэй холбогдуулж хөгжлийн асуултаа тавьдаг байгаа. Тэгэхээр эхний асуулт маань улс орны хөгжлийн төлөө сэтгүүлчдийн үг нь хүчтэй, үзэг нь хурц байж чадж гинүү та юу гэж бодож байгаа юм? Магадгүй сүүлийн үед жоохон хүчин сулраад одоо бас сэтгүүлчдийн одоо бас үнэлэмж одоо багасж байгаатай холбоотойгоор хүчин нь суларсан байхыг үүсэх аргагүй. Гэхдээ сэтгүүлчд бид нар бол одоо яахаар байхгүй улс их орны хөгжлийг түүчилэн хамгийн дөрөвд авч явж байгаа цаг хугацааны хамгийн түрүүний түүчээ тог нь бол сэтгүүлчд яахаар байхгүй мó. Регулятор сэтгүүлчийн хувьд бол хөдөө орон нутаг тэгээ сумдаар бол нэлээд ажилтгаа маш олон нийтлэл сурвалжлага тэндээс бэлтгэн хүргэж ирсэн. Тэгэхээр орон нутгийн хөгжил, сумын хөгжлийн өнөө болоо ирээдүг яаж харж байгаа вэ? Монгол улсын одоо хэдхэн сум 4-5 сумд л очиж үзээгүй. Бусад бүх сумд нь очиж үзсэн сэтгүүлчдийн нэг л дээ. Тэгээ яг өнөөдөр бол одоо яг сумдын хөгжил ямар шохон байгаа вэ гэхлээр за бас хөгжил нь бас гайгүй болоод одоо хүмүүсийн амьдрал нь дээшлээд амжиргааны түвшин сайжирсан орчин сайхан болсон сумдууд байна. Тэр сумдын хүмүүсийн бол одоо иргэдний хувьд одоо царайнаас нээлт байдаг. Нэг л сайхан сэтгэл тэнэгэр алхдаг. Тиймэрхүү дүр зураг харагддаг бол за хөгжил тааруу сумдын хувьд гэх юм бол одоо бас нэг хүмүүс нь одоо нэг л тэм сэтгэл гондоо барилга байгууламж нь бүр муудсан одоо айлуудынх нь гашааны атсан гэрн тийм нэг нэлээд ноорхоо болцсон ч байдаг юм уу те. Иймэрхүү зүйл бол ажиглагддаг л та. Цаашид ер нь сумдуудыг хөгжүүлэхийн тулд яах хэрэгтэй юм бэ гэхээр Монгол улс 80-90 жилийн турш сумуудыг үүсгэн байгуулсан цагт л хамгийн анх тухайлбал шинэ сумыг хэрэгжүүлж исэн бол тэр хөгжлийг л оюулгүй 20-30 жил болчихлоо л доо. Тэгээ 30 жилийн хугацаанд болсон болохоор барилгууд нь муудсан, нөгөө юунууд нь ясан болохоор дахиад шинэ сум төсөлж хэрэгжүүлсэн шиг тийм төсөл хэрэгжүүлэх юм бол сум орон нутаг бол эргээд өнгөцсөө олж сайхан болох боломж бол бүрэн харагддаг. Монгол улсын ерөнхийлөгч улсынхаа хөгжилд ямар үүрэг оролцоотой гэж та харж байгаа вэ? Ерөнхийлөгч хүн бол яагаар байхгүй тухайн улс орны хөгжилд бол хамгийн том нөлөө үзүүлэх хүмүүсийн нэг нь мөн. Тухайн ерөнхийлөгчийн хийж байгаа үйлдэл хэлж байгаа үгнээс хамаарат бусад их гадаадын томоохон орнуудын төсөл хөтөлбөрүүд орж ирэх тэр үүсвэрийн аман дээр нь сууж идэг. Тэр хүн ямар шохон байдлаар ерөнхийлөгч ямар шохон байдлаар өөрийнхөө санаа бодлыг ойлгож яана. Тэр хоёр улс орны харилцаанд ямар шохон байдлаар хандна. Тэрийгээ дагаад Монгол улс руу, манай улс руу хөрөнгө оруулалтууд орж ирэх хамгийн их боломжтой байдаг. Энийгээ дагаад мэдээж хөгжил бол цаашаа урагшлах боломжууд бол нээлттэй харагддаг л та.